За түрүүн твхээ буруу оруулсан байна. За тийм учраас яг тэгвэл 38 диаметртэй гэж андуураад исэн чинь 48 байж. За тэгэхээр энийг энд сайхан оруулаад ирье. За тэгэхээр 38-аас 44 гэж оруулахаар 12-тай гараад исэн бол 44-өөс 50 гэхээр 14-тэй орж ирж байна. За тэгээд урт нь 36-тай гэдэг ингээд ийм C энэ загварын юу орж ирж байна. Окей. За тэгээд энтлийн твхэн дээр энэ твхийг суурлуулад үзье. За mate. За энэ гадаргуун. Энэ гадаргуутай. Тэг концентрик бай. За тэгэнгүүт мэдээж энэ гадаргуун энэ гадаргуутай яг концентрик. За одоо энийг яахан цаашлуулж хагаад за энэ гадаргуу энэ гадаргуутай концентрик. За нөгөө тавар дээш нь өргөсөн учраас твх жаахан намдаж байна. За тэгэхээр энэ дээр ганцхан твхний өндрийг л сольчихъя. За part off хийгээд окей. Энэ экструдер дээр байсан баха те. Зорга. За ядч 8 юм уу 9. За арай бэлтгээд харъя. За энэ ухсран дээр очиж үзье. За твх доошоо суусан. Одоо энэ тулсан ийм хэлбэртэй байна гэж. За өнөөдөр бол энийхээ ухсраад давхар хийх байсан твхээ янзалж орууллаа. За дараад нь бол өнөөдрийн 2 дахь хийх нэг чухал ажил болвол new part. Окей. Ерөөсө арам зурах энэ үйл ажиллагаа байхамаа. За арамыг хэдүүлээ скетч дээр шууд 3D-гээр зураад эхлэе. За line авлаа. За энэ хэмжээсүүдийг бол сүүлд нахад нарийн засварлах байх. За ийшээ нэг юм өргөнтэй. За энэ дагуу за нэг 900 муу орчим. За 900 муу орчим. За тэгээд тав дарж агаад энэ чиглэл рүү нэг ингэж явуулаад энд олбч. За хэмжээс энэ дээр нөгөө бол молтой тэр хэсэг байх хэрэгтэй учраас за доор хаяхад нөгөө бол наасаа нэг жоох илүү бай гэж үзээд 650 тэй хийж. За энийг за 900-аар дондор нь 80-тай гэж үзээд 980.
1100-аар хийгээд үзье. За. Тэгвэл энэний урт 650 байх л болно. За. Энэ их доошоогоо ингээд за ингээд энэс их доошоогоо ингээд энэс их доошоогоо ингээд энд албач. За ерхий юуг нь харж байгаа бох те. За энэ болохоор бол одоо миний бодож байгаагаар дээдлийн бол доотлын бол хоёрын хайр. За дээдлийн бол за 300-аар явна. Нэг нь нөгөөх нь нэг 220 байх гэж үзье. За 520-аар. За энэ уртын тэгвэл mana тийм байна. Харин мэдхгүй яах вэ? Авчирна гэдэг нь юу гэсэн үг юм? Ийм аваад ир гэж юу? За сайн мэдэхгүй байж өгшөө. За энэ нэг 1300 тавьж үзье. За би яриад яа. За.
За бидний мэдээгээр юу хийх вэ? Insert Development Structural Member за ISO одоо болон төмөр те. За size нь болохоор за арай том 35 тай. Энэгээр хийчихье гэж. За нэгдүгээр групп нь болохоор за энэ хоёрдугаар групп нь болохоор за 180. За ийм гоё суулттай загвар боллоо. За шинэ групп нь за энэ хоёр адилхан үнцгтэй байрлах байх. Энэ хоёрыг адилхан байрлуулчих. За тэгвэл new group нь за энэ гуравч тусдаа л байрлах юм шиг байна. За нэг new group нь энэ яаж байрлах нь вэ? За нөгөө нэг групп нь энэ за энэ гоё байрлах нь за нөгөө нэг групп нь за бас гоё байрлалчлаа. Нөгөө нэг групп нь энэ за энэ байрлаж өгсөнгөө. За тэгэхээр энийг 90 градусаар эргүүлээ тий. За 90-ээр эргүүлэхээр гоё таарч байна. Окей. За эхний ээлжинд энэ хараамн дээр л төхөөрөмжүүдээ одоо сойрлуулж байрлуулъя. За тэгэхээр энэ хараамаа хадгалчихъя. Нарам 3. За өнөөдрийн хоёр ажил ингээд л болж ах шиг дээ.